Саруулгын морин саадсан эрхэм хүндэт зоч та бүхний амраа муулан айлтгаж мэдчлээ. Монгол улсын ардын багш Давгийн Чойжл Сүрэн багшийн нэрэмжит Монгол Улсын улсын уралдааныг манай техникийн хамт олон Монгол хэлний шинжлэхийн техникийн дэргэдэх Монгол Улсын хосвын нэгдлийн оюутнуудтай хамтран энэ жил 24 дахь удаага зохион байгуулж байна. Давгийн Чойжл Сүрэн багштан 1953 оноос 1993 оны хүртэл Монгол Улсын их сургуульд 40 жил багшинж залуу хойч үеэ Монгол уламжлал соёлоор хүмүүжүүлэх Монгол улсыг заан сургах түгээн дэлгэрүүлэх үйлсэд бие сэтгэл бэлэг оюунаар зориулж явсан их багштан байсан билээ. Монгол улсын уралдааны их суурь болсон Монгол улсын олимпиадыг Чойжл багшийн шав, Монгол улсын төрийн шагналт, Монгол улсын ардын багш Шарвин Чоймэ, Монгол улсын их сургуулийн багш Алтан цэцэг нарын санаачлагаар 2002 оноос эхлэн үндэсний өсөх бичгийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлуулах зохион байгуулж иржээ. Энэ ташин бас Монгол үчгийн төлөө намайг тавьдаг хүн байсан. Тэр хүн хэлэхдээ Монгол үчиг бол математик шиг сэтгүүлж бичүүлдэг бичгээ гэж хэлсэн. За дэлхийд байхгүй одоо хамгийн хурдан бичиг шүү дээ. Энэ тухай бол одоо олон жилийн хууч гэж ном бичсэн Ахмад дипломат жаргал сайхан номдоо би дэлхийн олон улс орноор явсан боловч хүний амнаас гарсан болгоныг тэмдэглэдэг бичиг Монгол бичгээс өөрийг үтсэнгүй гэж номдоо бичсэн. Тэр бол хамгийн их хурдан бичдэг бичиг бол Монгол бичиг юм аа. За дээр нь манай Чойжл багш бас нэг сонир нэг ярьж байсан. Хүний биеэр амьдралыг тэмдэгдэг цус одоо гүйдэг бол оюун ухааны эрдмийг тэтгэдэг цус шиг зүйл бол Монгол бичиг юм байна гэж. 1911 он төрсөн амьдралынхаа бараг 60 гаруй жилийн бол эрдмийн ухаан сурах Монгол бичгээ сурах зорилсон. Яг тэргүүн байрны хүмүүстэй болохоор Гобласын Android TV төхөөрөмжүүд бэлгэлж байгаа. За тэгээд үзсэн бас оролцогчтой болохоор Гобласын 50,000 хэмжээ манай хүч мэдтгэж байна. Би 1968 онд Аянгор аймгийн Байцгийн армичлийн сургууль төгсөөд хөтөлбөр өгсөн. Энэ сургуулийн оюутан бол анх орж ирээд анхны хичээл маань бол манай Чойжл багшийн Монгол хэлний хичээл байсан юм аа. Энэ Монгол бичиг гэдэг гайхамшигт бичгийг анхны ацэг үсгийн татуулсан тэр ихэнх хүн бол манай Чойжл багш байсан. Бид нар бол Чойжл багш гэж хамгаалдаг. Бидэнд Монгол бичгийн шин зөвхөн ацэг үсгийн төдийгүй утга төгөлдрийг ойлгуулж өнөө хүртэл биднийг бүдий зэрэгтэй болгосон ихэнх багш маань бол Чойжл багш юм аа. Ганц бичиг үсгийн төдийгүй Монголын бичгийн хүний соёл зан заншлыг бол бидэнд ойлгуулсан юм аа. Тэгээд ганцхан жишээ ярмаар байгаа юм. Чойжл багш бол их олон жил, бараг 40 жил шахуу нэг хатас, эмгэн гац барьж хичээж яваад ирдэг. Тэгтээ Чойжл багш бол тэр хавцаан датаа ингэж илгэндээ зүрхний хайцаа твэгч орж ирдэг. Залуу байсаа тэрний учир утгыг ерөөсөө сайн боддоггүй байжээ. Тэгсэн чинь Чойжл багш маань бол тэр бичиг номынхаа зүйлийг хизээж үсэлхийнээс доош байхгүй гэдэг ийм сургалт тавин байсан байна. Бичиг үсгийн дээдлэх хамгийн нэг энгийн бэлэг ухаан бол эндээс бишижсэн байна гэж өчөөхөн боловч бид нар бол ойлгох юм аа. За дээрээс нөө манай компани хэлээр 2008 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд үүсгэн навсан цагаас хойш Монгол бичгийг захирал нэвтрүүлэх ажил дээр тасралтгүй ажиллаж байна. За тэгээд ер нь бол Монгол бичиг бол
угаасаа онцлогтой бичгийн чиглэлийн хувьд тэгээд энэ нь одоо захин нэвтрүүлэх бүх төрлийн одоо үйлдвэрлэлийн систем болон төхөөрөмжүүдэд ажилуулахад чиглэл нь болохоор тусгай бүх одоо веб дээр гаруутаас одоо янз бүрийн програмууд энэ бус том вендор компаниудын одоо орчинд ажилуулахад маш их олон юм юу гэдэг чаленж буюу одоо асуудлууд байдаг. Энэ дээр бид нар бол сэргэлгүй ажилласаар байгаа. За тэгээд бид нар бол хамгийн сүүлд болохоор Kimo гэдэг бүтээгдэхүүн гаргасан. Одоо Монгол бичгийг бид нар хиймэл оюунаар өргүүлж чаддаг болсон байгаа. Тэгээд технологийн дэвшилтэйгээр хамт бид нар Монгол бичгийг уялдуулан одоо хэрэглэгчдэд одоо бүх дэлхийд дээрх бүх хүмүүс бид нар Монгол бичгийн хэрэглийг захинд оруулахын дараа ажил. Онцлог сургуулийн Монгол хэлний шинжилгээний тэмдэглэм Тэнхмийн дэргэдэх хоёрны хос үеийн нэгдлээс жил болгон уламжлалтын зохион байгуулдаг ардын багш Давгийн Чойж сүрэнгийн Монгол бичгийн улсын 24 дахь уралдааны нээлтийн үйл ажиллагаа энэ төрөйд өндөртөж байна. Уралдаанд оролцож байгаа одоо оролцогчдоо амжилт хүсье. Та бүхэнд сурлагын болон одоо Монгол бичгээр төгөөнд нийлүүлэх амжилтыг өөдөөд нь өргөн дэвшүүлье.